одоо хэдүүлээ яг миний захиалсан багснууд ямар багснууд яг яаж ирсэн бэ гэдгийг нь харах unboxing авал эхлэе. Одоо энэ хүү мэдээлэл дээр болохоор яг Morphe-гийн өөрийнх нь хаяг байна. Доор нь болохоор Америк дахь одоо миний каргоны газрын хаяг руу шипинг хийгднэ гэсэн мэдээлэл энэ хаягны мэдээлэл байна. Дээрэс нь одоо энэ ямар одоо Америкчин зөндөө олон тийм хүргэлтийн үйлчлэлийн газар байгаа шүү дээ, тий. Тэрний UPS гэд хүргэлтээр хүрэгдсэн байна. Ерөнхийдөө бол мэдээлэл нь харин энээр болохоор яг Америкаас Монгол руу шипинг хийж байгаа тэрнийхэн мэдээлэл нь байгаа байхгүй. За ямар бүтээгдэхүүн хаанаас авсан гэвэл Morphe-гоос авсан хинийх гэвэл одоо мөсөв чимэд гэдэг миний утасны дугаартаа гол сайхны бүтээгдэхүүн энтергээд энэ бүх мэдээллүүд нь байгаа юм. За энэ болохоор Morphe-гоос ямар бүтээгдэхүүн авсан юм гэдэг талаар хэдэн ширхэг ямар бүтээгдэхүүн гэсэн мэдээлэлтэй цаасан байна. Тэгээ ерөнхийдөө замаа ингээд амар нөгөө хагарч гэмтгийсэн одоо хамгаалаад өнгөрцгөө хийсэн байна. Манай их чутуу яг нөгөө нэг захиал байсан болохоор 3 өөр төрлийн багс юм байна. Сайн тааш. Ингээд 3 төрлийн багс маань ирсэн байна. За энэ мэдээллүүд нь болохоор 3 төрлийн багснууд байна. Дээрээс нь ингээ буцаалт хийх юм бол ийм одоо захиалснаасаа хойш 30 хоногийн дотор буцаалт хийж болно гэсэн тийм зөвшөөрлийн бичиг энтертэй байна. Энэхээ хүрээд ирсэн болохоор угаасаа буцаахгүй. Угаасаа энэ бараг амар энэ багснуудыг нэлээд сайн харж иж авсан учраас. За ерөнхийдөө бол энэ хоёр багсыг болохоор манай ихч захиалсан. Тийм учраас би бол задлж болохгүй. Харин би өөрийнхөө багсыг өөрөө задлж үзүүлээ та бүхэнд. Тэгээд багсаа unboxing хийсэн сэтгэлээс ярих юм бол угаасаа айгүй аз жаргалтай. Угаасаа яг л хүсэжсэн, яг л захиалах ирсэн одоо зураг шигээ ирсэнд амар баяртай. За тэгээд анх бодохдоо яг хайрцаг задлж үзэхэд болохоор угаасаа юм дөрвөлжин савтаа гарчрахаар нь гончуудаа зурган дээрээ тийм дөрвөлжин байгаагүй шүү дээ, тий. Ийм гурвалжин үрцэн байсан. Яагаад тийм байгаа юм болоо гэж бодсон чинь мэдээж яг л зураг шиг л байдаг юм байна. Яагаад би тэгж амар тэнийг бодлого утснаа одоо бас гарах чинь тэгэл яг гаргаж ирэл заасан. Одоо зааврын дагуу гэхэд яг ингэ нөгөө гурвалжин юм байна. Тэ. Ингээл төрөөл яг болчих юм байна, тэ. Одоо нүр мейкапа хийхдээ ингэж өрөөд ингэж энэ байдлаар нь тавиад ашиглах боломжтой. За мейкапа хийж дуусныхаа дараа мэдээж ирээдээ их боломжтой. Тэр нь болохоор амар гоё давталтай. За дараагийнх нь гэх юм бол одоо нөгөө энэ гялгар гадаргуутай. За мейкап одоо бид нар чинь байнга багсаа цэвэрлээд чадахгүй шүү дээ, тийм учраас одоо хийж дуусаад энийгээ хаалаа гэж бодоход энэ гялгар гадаргуу арчаа цэвэрлээд байж боломжтой. Багснуудаа цэвэрлсэний дараа ч гэсэн энийг арчихт бол багсаа цэвэрхэн байх үүднээс эрүүл ахуйн үүд ч гэсэн айгүй даажгүй юм байна. За тэгээд
хэрвээ чи гэртээ нүдөө будаж чадахгүй ч юм уу тий авч гарах шаардлагатай байх бол мэдээж энийг авч гарахад айгүй хасархан. Ингээл энийг хаачихна. Ангал ингээл болоо. Ингээл яагаад энэ влогийг хийх болсон зорилгоо хэлэх гэсэн юм. За миний хамгийн гол зорилго гэх юм бол хэмнэлт хийж болох бүх зүйлээс хэмнэлтээ хийсэн зорилготой байгаа. Таны өнөөдөр хийсэн багахан хэмжээний хэмнэлт чинь ирээдүйд чинь тус болоосай гэсэн үгнээс хийж байгаа юм шүү. За тэгээд өнөөдрийн хийсэн видеоноос одоо асуулт гарах ч юм уу те захиалга хийж явах хэвчээ чинь асуудал гарах юм бол над руу одоо комент хийсгээр болно. Instagram-аар DM бичээд холбогдож болно шүү. За тэгээд өнөөдрийнхөө видеог өндөрлөж байна. Бага хэмнэлтээс их хэмнэлтэд үсгэж болно. За баяртай.